За hi guys, welcome. Одоо нөхөртэйгээ болзоонд явах чинь тэгээд би хамтдаа нүрээ буцацгаая гэж бодоод за эхэлцгээе. Ойр би нойрог байгаа. Тэгээд миний нүдний доотл амар харлцсан. Тэгэхээр нэм тэгээд одоо амар инэт дарагж байгаа. Тэгээд зүгээр ингэсэн чинь бүр инэт дарагдаад тахын. За хамгийн түрүүнд нүднээс эхэлчихье. Би бол дандаа тэгдэг нүрээ будахаас өмнө өмсөх юм харцдаг байхгүй бодчихдаг. Тийм өмснө, ийм өнгөтэй өмснө. Тэгээд тэрэндээ тохируулаад тэгээд нүднийхээ өнгийг сонгодог. Би нөхөртөө ингээ болзоонд яваагүй удчихин. Өмнө бит хоёр бэби гарахаас өмнө болзоонд байнга явдаг гэсэн. Одоо бэби гараад ирсэн чинь юм болзоон явах хэцүү болцсон. Нэг жилдээ 1-2 удаа л явж байгаа. Хоёулахнаа ингээд явах нь амар багассан. Яг охинтойгоо хамт явдаг л да охиноо авч явдаг. Гэтэ тэр чинь тэгэл амар суулгадаг болохоор жоохон хэцүү. Би бол амар болзоонд явах дуртай. Нөхөрцөн дуртай. Тэгж бас би биндээ заав гарахгүй болохгүй шүү дээ. Тэгээ хусууд ингэж болзоонд явах амар чухал гэж боддог. Ялангуяа хүүхд мөхтэй бол тэгээ бас би биндээ цаг гарахгүй бол одоо энэ өнгийг би нэр амар сонь давхраатай. Би ингээд нууц давхраатай байхгүй юу. Нүдээ будчих юм давхраа гараад ирчдэг. Тэгээ бүр том болчдөг байхгүй юу. Тэгээ нүдээ будаагүй үед бол ингээд алга болчихно. Би тэндээ амар дурггүй. Ятрагатай санагдаад идэв. Тэгээ манай нөхрөө бас амар давхраатай байхгүй. Тэгээд тийм давхраатай хүний хажууд байхаар ятрагатай өөр гэдэг. Тэр нэг өөр нь л тоо. За одоо энэ борыг сая ямар өнгөөр нүрээ бодно гэсэн бэ? Бор илүү юу лээ? Ийм артамхаа болцсон. Танаас нөө Finding Nemo мэдхүү дүүр илүү, дор илүү яг тэр шиг болцсон. Mommy brain мэдхүү. Тэр бол амар үний юм бэл. Жимсэн гэдэг гэсэн. Одоо ингээд жимсэн багтаа үедээ тархинаас тэгээ бүр ингээд жижигэн болчдөг гэсэн ингээд shrinking. Тэгэхээр одоо юу гэдэг ингээд жижигэн тийм болчдөг гэсэн. Тэгээд төрснийхаа дараа нэг хэдэн сар мар хэдэн сарч баг жил мэл ч юм уу тэгээ буцаа хэмдэ ордог гэсэн. Тэгээд жимсэн эмэгтэйчүүд ингээ мартамхаа очт юм байлээ. Тэгээд энэ Anastasia миний надад гэсэн байна. Би сая энийг унгац юм. Тэгээд энэ ягаан жоохон чинэл ягаан дуу юм шиг юм. Нэг аваад энэ урталт нь тараа. Тэгээд бороор бодно гэснээр ойлонгоо л бодчих. Энийгээ жоохон муу харагдчих байгаа. Гэхдээ зүгээр би удахгүй янзлна. Окей. Одоо eyeliner. Миний хэрэглэж eyeliner бол энэ MAC-ийн Black Track нэ. Энэ надад амар санагддаг. Би анх eyeliner хэрэглэж үзэхэд би чаддгүй байсан аахгүй юу, амар хэцүү байсан. Тэгсэн чинь нэг хэрэглээд сурсан да. Би зөвхөн нүднийхээ энэ чинэл ингээ буудчихдаг. Яг бол ийш явахаар миний бийсэн шүү дээ. Би амар тэнэг давхраатай болохоор өөр болоод байдیں۔ Энэ амар санагдаад байдیں۔ Надад. Одоо би соромсоо нааtii. Миний хэрэглэж байгаа соромс бол энэ байна. Би нэг Yes Style-аас авч ирсэн. Одоо ингэ шууд өөр болж байгаа гэдэг минут бүгд
За the base. Энийг аваа тий. Энийг цэвэрлээ. Одоо илүү гоё харагдаж байна. Миний амар харагдаж байна уу? Ингээл хавхаар болчихсон. Нэрг байгаа болохоор. Тэгээ дээрэс нь бас нүүрэн дээр бах юм гараад ах юм. Энэ нүүрэндээ тэгж амар юм гараад идэх гэсэн чинь нойноос болоод нүүрэн дээр бах юм гараад тийм байгаа. Тэгээ зүгээр. Окей, тосоо түрхээ тий. Миний байнга хэрэглэдэг тос юм. Би нэг сүүл би дээр нэг аваад тэгээ unboxing хийсэн шүү дээ. Одоо энэ ийм үлдсэн. Энийг бас маань нөхөр хэрэглээд аа. Тэгээд 5 сар болсон байх чинь дулаарахгүй маа. Өөр орноо дулаараад тийм ерөөсөө дулаарахгүй жоохон уйдрахтай л байна. Яг ингээд гарч ирж байгаа гэхдээ амар хүүтэн байна. Тэгээ салхитай. Мороо жоохон уйдрахтай. За одоо нарны тос. Миний хэрэглэж байгаа нарны тос энэ. Би яснийг хизээ авлаа, саяхан авсан. Би өөр нарны тос төрчихсэн байхгүй. Гэхдээ тэрийг төрчихээд энэ нүрээ будахаар ингээд миний фаундейшнийг амар муухай олгоод тэгэд сонь цагаан өнгөтэй ч юм уу тийм мэдгүй ерөөсө таалагдаагүй. Тэгээ би дахиад солисон байхгүй. Тэгээд одоо энийг хэрэглэж байгаа. Энэ бол миний фаундейшнийг тэгж амар муухай олохгүй байлаа. Тэгээ гоё смууд гоё харагдуулж илээ. Тэгээ бас гоё glow өгөөд which I like. Хөдөө амарчж болохгүй. Тэгээд гараа хамгийн сүүлд тусдаг. Бүх юм дуусгачаад гар мараа угаачаад glow харагдуулж. За одоо энэ Smashbox Becca-гийн Brightening Corrector. Энэ миний Holy Grail. Миний нэг одоо алга болгоно. Ялгааг нь харуулъя. Харагдаж байна уу? Ийм болж шүү дээ. За одоо foundation. Би энэ бас сая шинэ foundation авсан. Тэгээд энийг авсан. Энийг одоо энийг хэрэглэж үзсэн. Тэгж юм байлаа. Гэхдээ нэртэй юм байлаа. Тэгэхээр тийм амар хурц биш болохоор тэжгүй. Хурц гэсэн бол энийг хэрэглэхгүйсэн баха. Beauty blender. Би консилер төрөхгүй байгаа. Энийг хэрэглээл тэгээд консилер төрөхний хэрэггүй. Консилер тавьчихвал хитрхи кейки харагдана гэж бодоод тавихгүй. Миний банк хэрэглэдэг хүмсгний юм болчихсон. Чи надад амар удаж байгаа. Одоо ингээ юм таалагдвал би бүр ингээ олон жил хэрэглэдэг. Ялгаал хэрэглээл. Хугацаанд дууссан ч би хэрэглэждэг. За одоо blush би юу яахгүй, пудер тавихгүй. Яг бол би glow харагдуулах гэдэг болохоор тэгээд зөвхөн blush тавина. Тэгээд энэ blush-ыг энэ энэ шиг Nars-ийн байдаг. Энэ илүү гоё. Natural харагддаг, glowy харагддаг. Одоо highlighter энэ Dior цагааны.
сүүлийн step одоо уруулаа. Энэ Anastasia-гийн lip liner. Тэгж уруулаа бол overline хийдгүү. Гэхдээ яг энийхээ энэ дээр ингээд жоохон дээр нь дурчдаг. Ингээд дахиад дээрс нь энийг MAC-ийн одоо энэ lip юу-ийн чинь glow stick нэ Fenty-гийн юм яа өнгөт. Тэгээд дээрс нь дахиад Fenty-гийн Gloss Bomb Oil Miss Jellyfish ийм гомгт. За. Юу чухал юм марцсан байна. Тэр нь мэдээч мингнүүдээ За ингээд болчлоо. Нэг ийм болсон байна. Гой тийм glowy. Тэгвэл би одоо гяс хуцаа өмсөд тэгээд үсээ янзлаа тий. Тэгээд юу өмснө харуулъя. Энэ гоё юм уу эсвэл энэ гоё юм уу? Тэгээд энэ амар тийм simple харагдаад байх юм. Энэ гоё илүү гоё харагдаж байна тий. Extra. Алин дэж байна. Энийг авчи. Cause I'm extra. Үсээ яах вэ? Түр ингээд задгаа тавьчихтэй. Үсээ надад тэгж. Үсээ янзлах цав байхгүй. Ингээд. Чингчи. Энэ жоохон мөрцаагаад байна. Тэгэхээр ингээд аваад. Би одоо үсээ тариулах гэж байгаа. Тэгтээ бичлэг хийнэ. Тэг би бас үсээ буддсан юм уу гэж бодож байна. Гэтэ айхаад ах юм. Үсээ будаагүй амар буддсан болохоор. Саний хэсэгтээ миний үсээ амар унаад одоо л гоё болцсон. Гэтэ бас үснээс амар уйдаад байна. За ингээл амар нэг тийм сүртэй цөм оч биш болохоор гоё юм. Дээрээс нь яг өмсөд. Энэ цөмхөө миний энэ лабу гэдэг гоё юм. Тийм нэрээ би лабу giveaway хийж байгаа. Тэгээд та нас ийм юмтай болмоор бол тэр бичлэгийг орж үзээрэй. Би ингээ олчлоо одоо гарлаа. Ийм бичлэг үзсэн маш баярлалаа. Тэгээд даачийн бичлэгнээр уулзцгаая.